Эрт үр цагт манай нутгийн зүүн талд сүрлэг өндөр хэрэг хаад нэх газар байлаа. Тэр хаад өдөртөө намгүн харагдаг шөнөө шөнө болоход салхи хэсгэрч хэрэгнээс багаалт нисдэг учраас хүмүүс тэр аваар ганцаараа явахаас нэмэдэг байв. Хүмүүсийн дунд нэгэн аимшиг домог тархсан. Хэрэг хаданд мөрөн дээрээ хөхтөө шолон амьдардаг тухай байлаа. Тэр шолон мэр хүнтэй мөрийцэж хүч чадлаа үздэг байв. Хэрвээ хэн нэгэн түүнийг ялч чадвал 5 алтан зоос өгдөг. Харин дийлэгтийн бүр насан туршдаа түүний бойл болдог яриа мэтгээс тархжээ. Гэвч тэр шолмын нэг айсан эмэгтэй хүн байв. Учир нь эмэгтэй хүний хөх сүү ихийн ариун сэтгэл шолмын хүчийг сулруулдаг гэж хөгшөд ярьдаг байв. Тиймээс шолом эмэгтэй хүнээс үргэлж дөлдөг байсан гэдэг. Нэгэн өдөр нутгийн цуутай зоригт өвгөн би тэр шолмыг дарж нутгийн ардыг айцаас залган хэмээн хэрэг хад руу морджээ. Шөн дунд болоход манан татаж хадны орой дээр сүйтгэн инээс сонсогдов. Удалгүй урт тар өстэй мөрөн дээрээ хөхтэй шолом гарч ирэн чи надтай хүч үзэхээр ирв гэж өвгөн чайсангүй. Тэр хоёр шүнжин ноцлон тололцсон гэдэг. Шолом мастер хүчтэй байсан тул өвгөний шанаа хазарч нэхий дэдэн орогдсон гарн шалбарч гэвч өвгөн бууж өгсөн бай. Эцэст нь тэр ухаасан ашиглан шолмын галын гэрэл рүү шигчээ. Галын дөлөнд шолмын хүч суларч аимшигтай чарсан хадны цавар орсоргүй ядагдсан бай. Тулааны дараа хадны өрөөл жижиг авдар хөвтөж байжээ. Өвгөн түүнийг нэхэд дотрон гялцсан том алтан зас байсан гэдэг. Тэр өдрөөс хойш хэрэг хад тайван бол хүмүүс аюулгүйгээр тэр хаваа явдаг болсон юм. За энэхүү домог сургамжит өгүүлбэр насаар хэрэг хадны домог нутгийн ард түмний дунд зориг төвчээр ухааны тухай сургамжит түүх болсон юм.